Нэгдүгээр булаг маань манай гол дүр төрийн албаны шалгалтандаа унаад арх ууж унтаад маргаашин сэртэл гэртээ биш мотель сэрснээр эхэлнэ. За тэгэл юу болсон юм бол гэртээ очоогүй юм байх та гэж бодоод юу ч бас угаалга өрөөрэй гэл ороод талент тартал талент танихгүй царай тосч байхыг хараад шоконд орхон тэр. Тэгээ хэсэг хугацааны дараа юу ч басан тайвшраа нөхцөл байдлаа шинжлэе гэд судал орон дээр хоосон эмний хайрцаг бас амиа орсон тухай бичгтээ цаасыг хараад энэ биений эзэн нь амиа орсон гэдгийг ерөнхийдөө тогтоов. Энэ биений эзэн бичвэлдээс нь тэнэглэл дээрх одоо хүртэлх амьдралын товч түүхийг уншаад тэр хоёр хоёулаа өнчин байсныг нь мэдэж ав. Тэгээ шүгээг нь удаж төрөвчн дотроос нь иргэний үнэлгийг нь олоод энэ биений нэрийг Пак Мундэ гэдэг мөн 2000 оных гэдгийг нь мэдэж аваад эхлээд өөрийнхөө биеийг олъё. Магадгүй бид хоёрын бие солигдсон байх гэж бодоод гэрлүүгээ явах гээд хаалга онгойлгосон цас орж байх нь тэрэ. Цас ороход юу нь буруу байгаа юм бол гэсэн манай хүний шалгалтандаа оноод арх удаг өдөр нь 7 сард байсан юм байна лээ л дээ. Тэгэл юуж басан гараад мотелийнхоо ойролцоо интернет кафед Рамаа эдэнгээ өөрийнхөө сошиал хаягтаа нэвтрэх, дугаар лугаа залгах, их сургуулийнхаа бүртгэлээр нэвтрэх гээд жинхэнэ өөртөөгөө холбогдох бүхэл аргаараа үтсэн бүх ийм хэрэглэж байхгүй байна гэд болсонгүй. Үүнийг хараад Пак Мундэ өөрийнх нь биед байхгүй юм байна. Бүр миний өмнөх би энэ ертөнцид оршихоо байсныг ойлгов. Манай хүний жинхэнэ нэрийг Рю Гану гэдэг бөгөөд дунд сургууль байхад нь аав ээж нь ослоод нас барснаас хойш хамаатан сатантайгаа холбоо барихаа байгаад найз ч гээд байх хүн байхгүй болохоор өмнөх биендээ харамсаад байх юм байхгүй юм байх уу. Тэгээ интернет орсон 3 жилийн өмнөх трендүүд болон айдлууд, тоглоомууд, зохиолууд байхыг хараад өөр биед ороод 3 жилийн өмнө ирчихлээ. Одоо яах вэ гэж бодож байгаад гэнэт миний бие солигдож болж байгаа юм чинь бүх юм боломжтой биз дээ. Хэрвээ энэ ертөнц гэсэн өөр ертөнц бол яах вэ? Тэгээд энэ нөхцөл байдал адал явдалд уран зөгнөлийн төрөл биз дээ гэж бодоод статус цонх гэд дуудтал статус цонх жихнээсээ гараад ирэх юм дэр. Гарч ирсэн статус цонхон дээр нь төвшин тэг, цол байхгүй, дуулах, бүжиглэх царай, шин чанар хязгааргүй потенциалтай гэсэн статуудыг хараад манай хүн дуу бүжиг царай гинэ энэ намайг айдал бол гээд байгаа юм байх та гэд бодтол статус цонх гинэт улаан өнгөтэй болж өгөгдсөн хугацаанд айдал болж дебют хийхгүй бол өхөн гэсэн бичиг гарч ирээд нэгдүгээр булаг дуусав. Хоёрдугаар булаг манай гол дүр өмнө нь их сургууль байхдаа айдлуудын зургийг дарж фэн сайтуудад зарж мөн голдог байсан тухай эсгээр эхэлнэ. Одоо ууруугээ буцахад манай гол дүр караокед дуулчихсан сууж байв. Анх удаа дуулаад 50 оноо автал анхны орлого гэсэн даалгавар дуслаа гэсэн цонх гарч ирээд төвшин тэгээс нэг болж нэмэгдээд 1 оноо ав. Үүнийг хараад манай хүн яг миний бодсноор боллоо. Дуусны дараа үнэхээр өсчихлөө гэд даалгаврын хэсэг рүү хартал 10 орлого, 100 орлого гэх зэрэг зөндөө даалгавар байхыг хараад тоглоом шиг юм аа гэж бодон авсан 1 оноогоо дуу гэсэн хэсэгт нэмэхэд дууны стат C-ээс C нэмэх болж өөрчлөгдөв. Үүний дараа ахаад дуултал авсан оноо нь 50-аас 80 болж нэмэгдэж хоолойч өмнөхөөс хамаагүй цэвэрхэн болсныг анзаарав. Эдгээр өөрчлөлтүүдийг хараад л 365 хоногийн дотор дебют хийхгүй бол өхөн гэсэн энэ улаан бичгийг үнэн гэдгийг батлав. Тэгээд үнэн гэдгийг баталсан юм чинь мэдээж өхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Өмнө нь энэ үеэр болж байсан айдлуудын амьд үлдэх шоунд орохоор болоод үсээ засуулаад усчингээс гарав. Яг энэ үед teen нийтийн төв байран дээр энэ амьд үлдэх шоуны өмнөх улирлан замбраагүй болсноос болж нэр хүнд нь унаад одоо дараагийн улирлын зураг авалтыг хийх гэсэн шоунд нь оролцох хүмүүс нь бүрдэхгүй том жижиг бүх энтертайнментаас гуйгаад бүтгээ байгаад ажилчид бүгд яах вэ гэсэн байртай сууна. Найруулагч нэг ажилтнаа хайчхаа гэсэн бусд нь өдрийн хоолоо иччихэд гараад явсан гэхэд найруулагч ахаад л тэр газар руу яваа юу гэв. Буцаад манай гол дүрийн талд өсчингээсээ гараад крокет дуулж байтал нэг танихгүй эмэгтэй хаалгыг нь тогшоод нэрийн хуцаа өгөөд чамаа сайн дуулдаг гэж бодож байна. Нэр чинь хинбэ гэхэд манай хүн тэр өгөөш авчихлаа гэж бодож байгаагаар 2 дугаар булаг дуусна. Мундэгийн маань оролцох гэж байгаа айдлуудын амьд үлдэх шоуны талаар гэвэл одоо хийгдэж байгаа нь 3 дугаар улирал нь. Анх 1-р улирал нь маш амжилттай болсон болохоор нь
Продакшны багийнхан болон хөрөнгө оруулагчид 20-р улирлыг эрэгтэй эмэгтэй оролцогчид хойж хийснээс болоод маш том дуйлан гарч тухайн шоуны нэр хүнд унсан ч продакшны багийнхан ахиад зөвхөн эрэгтэй оролцогчдтойгоор 3-р улирлыг нь хийн гэхэд тухайн үед хүмүүс энэ ч гэсэн бүтлгүйтэндээ гэд нэлээд сөргөөр хүлээн авсан боловч эсвэргээрээ маш том хит болжээ. Мэдээж үүнийг 3 жилийн өмнө ирчихсэн Мөндэ маань мэдэж байгаа. Мөн өмнөх хэсэг тэр өгөөж авчихлаа гэдгийг ч гэсэн манай хүн шавууны багийн ажилчид оролцогчид дутаад караокегоор явж оролцогчдыг элсэж байсан тухай цуурхад папарацаар ажиллаж байхдаа сонсож байсан. Болохоор албаар караокед дуулж азаа үзэж байсан байгаа юм. Яагаад зүгээр анкета өгөөд бүртгүүлж болоогүй юм болоо гэсэн шавууных нь анкет дэлхийх эцсийн хугацаанд дуусаад 7 хоног өнгөрчихсөн болохоор л манай хүн тэгж азаа утсан байгаа юм. Тэгээд мөндөө тэр бодсноос шурдан ирчихлээ. Ашгүй дууныхаа стада бий болгож нэмсэн нь болж хитрхи баярлсан харагдаж болохгүй шүү гэж бодонгоо намайг баг мөндөө гэдэг гээд нэрээ хэлсэн. Ямар урмас нэрвэ чамайг од болох боломжтой гэж бодож байна. Entertainment салбарт ажиллая гэж бодож байсан уу? Манай баг хүмүүсийг од болохтой сайн шүү. Нас чи идвэ. Энүүхэн булан тайраад манай нэвтрүүлгийн байгаа. Камерчлалт хийж болох уу? Чамайг үнэхээр од болох потенциалтай гэж бодож байгаа болохоор хэлж байна гэл ёстой магтаж өгнө. Манай хүнч худлаа жоохон эргэлцсэн царай гаргаад сайн мэдэхгүй байна гэж хэсэг байж байгаа дурамчхан царай гарган зөвшөөрөө. Манай хүн камераж дагталтандаа тэнцээд продакшны багаас 10 хоногийн дотор үзүүлбэр бэлдэх ёстой гэдгээ сонсоод ерөнхийдөө продакшны багийнхан өөрийг нь зүгээр л орон тооны хүнээр элсүүлсэнийг бүр өөрийгөө тэнэгтүүлж үзэгчдийг инээлгэх хүн байгаасай гэж хүсэж байгааг ойлгоод хүснийг нь хийхээр шийднэ. Ямар ч байсан манай хүн зорилгоо биелүүлээд нэрээ оролцогчдын донд оруулчихсан. 10 хоног өнгөрч нэвтрүүлгийн зураг авалтын эхний өдөр мөн анхны үнэлгээний өдөр болов. Анхны үнэлгээ яаж явагдах вэ гэхээр эхлээд оролцогчид хувьдаа бэлдсэн үзүүлбэрээ үзүүлээд үзүүлсэн үзүүлбэрийн чанараар нь шүүгчид оролцогчдод төр зүрийн үнэлгээ өгнө. Мөндэ маань 77 оролцогчдын донд би одоо өдийн насандаа ийм жоохон хүүхдүүдтэй цуг айдл болно гэж сууж байх ч гэжтэй гэсэн шүү юмар бодчихсон сун. Уул нь манай хүний одоогийн бие нас нь дөнгөж 20. Тэгээд сэтгэлээр унчихсан сууж байсан нэг дунд сургуулийн хүүхэд аягүй найрсаг нэмсэлж ирээл ямар агентлагаас ирсэн бэ гэж найрсгаар асуухаар манай хүн агентлаг байхгүй тренер байгаагүй гэдэл үннээ хэлтэл. Шууд нөгөө найрсаг нэмсгсэн царайнд байхгүй болол өө тийм үг гэж буцаад яваад өгдөг. Эндээс харахад л дунд сургуулийн хүүхэд хүртэл эртнээс хэрхэн ашигтай харилцаа холбоо үүсгэх гэж мэдчихсэн. Харваас нэвтрүүлэг маань нэлийн өрсөлдөөнд байх нь нэлт. Зураг авалт ч эхэлж хүмүүр тайзан дээр гарч бэлдсэн үзүүлбэрээ үзүүлээд нэгээс 77-гийн хооронд 15, 23 гих зэрэг 5 үнэлгээгээс шүүгчдээс аваад тухайн авсан дүнгийнхэн дагуу суудалсан. Мөндөгийн маань ээлжиж болж тайзан дээр гарахад нөгөө караокед таарсан продакшны багийн ажилтан манай хүнийг өөрийгөө тэнэг болгоосай. Тэгвэл ядаж зарим сонирхолтой завсарлага материалтай болно доо гэсэн шүүм бодож байхад манай хүнч өөрийгөө танилцуулаад дуугаа дуулсан чинь шүүгчид, оролцогчид бүгд л хөөх ямар сайн дуулдаг юм бэ гэцгэн. Нөгөө ажилтан ч гэсэн хитүүн караокед ингэж сайн дуулаагүй дээ гээл бас гайхна. Хэд хоногийн өмнөх рүүгээ буцахад манай хүн караокед хэд хоног дуулаад авсан оноогоо бүгднгийн дууныхаа стат руу нэмээд дууны стата B-гээс A болгочихсон хэрнээ бусад статууд нь яг хэвэндээ яагаад ерөөсөө бүжиг рүүгээ оноо нэмээгүй юм бол гэсэн уран бүтээж болно гэдэг эхлээ сайн дуулдаг байх хэрэгтэй. Гэхдээ ихэнх айдад бэлтгэгчид бүжгийн чадвар сайдаж үнэхээр сайн дуулдаг нь цөөхөн. Тиймээс дебют их магадлалаа нэмэгдүүлэхийн тулд бүх оноогоо нэмж гол хоолой болоход тохиромжтой гэсэн анхны сэтгэл төрүүлэхийн тулд тэгсэн юм гинэ. Угаасаа анхны сэтгэл хамгийн удаан үлддэг шүү дээ. Тэгээд ямар дуугаар үзүүлбэр үзүүлэх вэ гэж бодож парти инмигээд нэлээд хэдэн жилийн өмнө алдартай байсан хамтлагийн гишүүний соло альбомны дууг дуулахар болов. Энэ дунд манай хүнд давуу тал болох дууны чадвараа харуулж сул тал болох бүжгээ нухад туслахаас гадна олон жилийн өмнөх дуу учир жинхэнэ дуучинтай харьцуулагдахаас сэргийлнэ. Гэхдээ тухайн үед нэлээд алдартай дуу байсан учраас хүмүүсийн мэддэг дуу юм гинэ. Аюу стратегт байгааз. Нөгөө продакшны багийн ажилтан хүртэл entertainment салбарт ямар ч туршлагагүй шинхэн бацаан яаж ийм стратегч байдаг байна гэж бодоостой. Мөндөг үзүүлбэрээ дуусгахад шүүгчид ч сайн дуулдгийг нь магтаж өгнө. Тэгсэн тэр дундаас нэг шүүгч нь нэг их бүжиглээгүй болохоор бүжгийг ч үнэлэхэд хэцүү байна.
Бүжиглэж үзүүлж болох уу гэд манай хүн бүжиглэхээр болвоо. За тэгээд бүжгийн үзүүлбэрийн тухай тайлбарлах хэрэггүйгээр энийг л харчих. Ямар ч байсан шүүгчдээс 17 гэсэн үнэлгээ аваад суудалтаа суутал хажуу талын 15 дээр сууж байсан оролцогч өөрийгөө ECG гэж танилцуулахад манай хүн энэ оролцогчоос хол байхаа шийднэ. Учир нь өмнөх амьдралдаа төрийн албаны шалгалтанд бэлдэж байхад энэ оролцогч мэдээгээр мансууруулах бодис түгээсэн хэргийн сэжигтэн болж баривчлагдаж байсан юм байна лээ. Буцаад тайз руугаа анхаарлаа хандуултал тайзан дээр шаргал үстэй цэцэг шиг хөөрхөн залуу гараад ирвэ. Манай хүнд би яагаад энэ царайг финалд хараагүй юм болоо? Ийм царайгаа финалд ороогүй болохоор үнэхээр ямар ч авьяасгүй юм байх та. Статус цонхыг нь харж чаддаг ч болоосэй гэж бодтол. Тайзан дээр шаргал үстэй маань статус цонх нээрээ гараад ирвэ. Тэгсэн дээр статус дээр нь юун авьяасгүй харин ч дуу би асах бүжиг гэд шилдэг 10-д орохоор статуудтай. Тэр ардах хаалтанд байгаа статууд нь болохоор ирээдүйд хүрэх дээл хязгаарыг нь илтгэж байгаа юм шиг байна лээ. Ийм өндөр статустай байхад яагаад би мэдэхгүй байгаа юм бол гэсэн статус цонхны доорх статусын хэвийн бус байдал гэсэн анхааруулах тэмдэгтээ өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гэсэн бичиг байхыг хараад ийм царайтай, ийм авьяастай байж өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гинэ. Яаж гээл бүр гайхаж байхад тайзан дээрх шаргал үст маань өөрийгөө танилцуулах гэж сандраад бараг уйлах шахаж байж арайгч нэрээ их л хэцүүхэн хэлэхэд нөгөө статусын хэвийн бас байдал өөрийгөө үнэлэмж дутмаг гэсэн нь идэвхжээд дуу бүжигнийх нь статч буурчихваа. Тэгээ үзүүлбэрээ дайжгүй үзүүлсэн ч жинхэнэ чадвараа гаргаж чадалгүй 18-д ороод мөндэгийн хажууд ирээд суув. Хэдийн мөнтэй маань эхлээд 17-д орсон ч дараагийн оролцогчдын улмаас үнэлгээ нь буураад эцэст нь анхны үнэлгээ дуусахад 22 дугаар байранд ороод дуусав. Энэ зурган дээрх хоёр залуу маш чадварлаг сайн үзүүлбэр үзүүлсэн юм гинэ. Улаан үстэйг нь Ча Южин, нөгөө нил ягаан үстэйг нь Ким Рэбин гэдэг. Хоёулаа 18-тай. Нэрээ бас манай хөөрхөн шаргал үстийг Сон Аян гэдэг шүү. Гэхдээ ерөн цаашдаа ихэнхдээ улаан нил ягаан шаргал гэл үстийнх нь өнгөрдөөдөд явчих. Бас энэ харагдаж байгаа гүн хөхөнгийн үстэй царайлаг залуу бол үндэсний харвааны багт байсан 22 настай Рю Чоно гэдэг. Анхны үнэлгээ дууссан юм чинь бүгд автобусанд суугаад амьдрах байр руугаа явах болоход түрүүний шаргал үстэй хөөрхөнөө маань мөндэгийн хажууд ирээл суудгийн. Бүр автобуснаас буугаад байр руугаа явах гээд бүхэл замд яг ард нь наалтах нь холбоо дагаал хөөрхөн явна. Авсан үнэлгээнийхаа дагуу 5 даваараа нэг өрөөнд хуваарлагдсан болохоор манай шаргал ут бас цуг нэг өрөөнд хуваарлагдаад цуг дагаж орж ирээд мөндөө нэг орон дээр цүнхээ тавьсан тэр орныхан дээд давхартан цүнхээ тавиал бүгд цугларах танхим руу хүртэл яг тэр дагсан чигээрээ цугларах танхимд бүгд цугларсны дараа хөтлөгч авсан төр зуурын үнэлгээгээр ангид хуваагдаж бэлтгэгдэн гэж танилцуулж байхад манай хүн өөрийнхөө статус цонхоо шалгахтал урдан цэнхэр дэлгэцэн дээр та үзэгчдийн дийлэн хэсгийг гайхшруулж амжилттай үзүүлбэр үзүүллээ. Шин чанараа сонгохын тулд товшноо гэсэн бичвэр гарч ирснээр энэ хэсэг маань дуусав. Шин чанараа сонгох гинэ. Энэ статус цонх наймаа зүгээр орхихгүй юм аа. Хитрхи хачин зэ сонгогдохгүй гэж найдаа гээл цонхон дээрээ товшоход гялалцсан рулет эргэж байгаа зогсоход олж авсан шин чанар нь дээд зэрэглэлийн нойр бол өгсөн хүн зориулагдсан гэсэн утгатай чадвар гараад ирвэ. Энэ нь яадаг вэ гэхээр идэвхжүүлсэн үед унтахгүй байсан ч огт ядарсан санагдуулахгүй. Мөн энэ чадвар маань шөнийн 12 цагаас өглөөний 4 цагийн хооронд 1-7 хоног хэрэглэгдээл алгуулах ганц удаагийн чадвар. Тайлбарыг нь уншаад тохиромжтой үед нь хэрэглэхээс гээл статус цонхоо хартал үзүүлбэр үзүүлж даалгавар биелүүлж 1 оноо аваад мөн идэвхжээгүй байсан бүжгийн статны идэвхжээд дэв үнэлгээтэй болчихсон байна. Тэгж байтал хөтлөгч 22 дугаар байрын паг мөндөө оролцогч урд гарч ирнэ үү гэж дуудахыг сонсоод очиж дууны агсан төвшин бүжгийн анхан шатны тэмнэгээ авав. Энэ нь оролцогч болгоны чадвараар нь ангилж тухайн төвшингөөр нь ангид хувааж байгаа юм. Жишээ нь бүжиг сайн хэрнээ дуу нь муу бол бүжгийн агсан дууны анхан шатны ангид хуваарлагдана. Бүх оролцогч тэмдэг авсан юм уу гэсэн ямар тэмдэг аваагүй оролцогчид бас байв. Тэд нар бүжиг дууны аль наар нь ч үнэлэгдэх хэмжээний чадвар үзүүлээгүй гэсэн үг.
Энэ ангийг онлайнд хүмүүс хогийн анги гэж нэрлэдэг гэнэ. Мөн дээ бол Евролоос эхлээд дараа нь сайжрах нь дундаж байдлаас эхэлснээс дээр гэж бодож байгаа юм. Даанч одоогийн тэдний толгойд ийм эерэг сэтгэлгээ байна гэж юу? Бүгд л айс сандарч байх ёсгүй газараа байгаа юм шиг санагдаж байгаа байлгүй. Тэгсэн ямар ч тэмдэг аваагүй оролцогчид дунд ECG гэсэн нэртэй оролцогч байж байв. Өмнөх хэсэгт манай хүний хажууд сууж байсан оролцогчийг бас ECG гэдэг байсан да. Тэгээ мөн дээ тэр оролцогчийг ирээдүйд мансууруулах бодисны сэжигтэн болсон гэд ойртохгүйгээд байсан чинь ECG гэдэг нэртэй хоёр оролцогч байж байлаа хөө. Аль нь тэр хэргийн сэжигтэн болсныг нь мэдэхгүй. Мөн дээ болохоор зүгээр л нэрийг нь сансан болохоос царайг нь харж байгаагүй. Тэгээд ямар ч байсан хоёуланг нь одооноос сайн ажиллаж байхаар шийднэ. Одооноос энэ тэмдэг аваагүй ECG-нийг AECG, нөгөөхийг нь BECG-гээр дуудаад явчих. Удалгүй бүгд тэмдэгнүүдээ авч дуусгаад хөтлөгч дараагийн 10 хоногт бэлдэх энэ шоуны дуу болох гялалзсан од дууг танилцуулав. Энэ дуу Мөндэгийн өмнөх амьдралд нь бүр нэлээн алдартай болоод төрийн албаны шалгалтанд бэлдэж байсан Мөндэ хүртэл бүжгийн хөдөлгөөнүүдтэй нь ер нь танил юм гинэ. Гэхдээ мэдээж бүжиглэж чадахгүй л дээ, зүгээр л нүдэрээ танил шүү. Бүжиг нь нэлээн хэцүү болохоор хажууд нь байсан зарим оролцогчид 10 хоног байтугай 1 сар өгсөн чадахгүй юм байна гэж ярьцгаана. Манай хүн ч гэсэн нөгөө саяхан олж авсан чадвараа идэвхжүүлээд шөнө бэлтгэл хийтэл чадварынхаа ачаар ядраагүйч өлсөд уйлгын холгүй юм шалан дээр хөвтөж байтал манай сахиусан тэнгэр хөөрхөн шаргалт маань ирээд идэх юмнасаа хуваалцаад энэ хоёр маань бас хөөрхөн яриа өрнөдөд багч гисэн дотносоод авнаа. Маргааш өглөө нь бүжгийн бэлтгэлийн үеэр Мөндэ сайн бүжиглэж чадахгүй байж байгаад багштай би чамайг өндөрөөр үнэлчихсэн юм шиг байна. Ийм байх юм бол дараагийн үнэлгээнд ямар ч боломж байхгүй энэ гэд нилээд хатуухан загнуулаад ав. Тэгээ манай хүн багштай загнуулаад сэтгэлээр унах юм болов уу гэсэн гомдхон битгээл баг одоо ингэж загнуулаад сэтгэлээр унсан царай гаргаж байгаа дараа нь сайжрах юм бол нэвтрүүлэгт үнэхээр гоё материал болно доо ухааны бодчихсон зогсож байгаа юм чинь. 10 өдөр өнгөрч үнэлгээний өдөр болов. Үнэлгээ доороосоо буюу 77 дугаар байрнаас эхлээд нэг гэсэн дараалал явахыг сонсоод сүүлийн байран дахь хүүхдүүд улам их сандарч сайн үзүүлж чадахгүй байхад AECG-ийн гарч ирээд нилээд сайжирсан нь шүүгчдээс магтаал хүртв. Үнэлгээч дараалалаараа явсаар манай сахиусан тэнгэрч дажгүй үзүүлбэр үзүүлсэний дараа Мөндэгийн маань ээлж болов. Мөндэг тайлт дээр гарч ирэхийг хараад нөгөө бүжгийн багш нь сайн дуулаад муу бүжиглэх байх дөө гэж бодож байсан чинь манай хүн бүрийн бодож байснаас сайн бүжиглээд шүүгчд оролцогчдыг гайхшруулаад ав. Үүнийг хараад нөгөө бүжгийн багш нүд нь орой дээр гарan 2 өдрийн өмнө л энгийн хөдөлгөөнч хийж чадахгүй байсан штэ гэд мэйл гайх хастай. Тэгсэн яг манай хүн анхны үзүүлбэрийн 1 оноо дээр нэмээд дасгал хийж даалгавар биелүүлээд авсан нийт 3 оноогоо 2 өдрийн өмнө бүжиг дээрээ нэмээд бүжгээ сий болгосон л гар байна лээ л дээ. Дуугаа сайн дуулаад бүжгээж дайжгүй бүжиглээд эхлээд мэл гайхаж байсан бүжгийн багш сүүлдээ бүр бахархчихсан. Дөнгөж үзүүлбэрээ дуусгангууд нь л нүдэн гэлэлзаал Мөндэ сайн байлаа гэж магтахад манай хүний хүсэж байсан өсөлтийн стратеги нь биелвэ гэж. Бусад шүүгчдийн ч мөн адил магтаж байтал бүжгийн багш Мөндэгээс яаж 2 хоногийн дотор ингэж их сайжирч чадсныг сонирхон асуухад Мөндэ би маш сайн бүжиглдэг найзаасаа тусламж авсан гэд манай сахиусан тэнгэрийг нэрлэв. Хэдийгээр бүжгийн системээр сайжруулсан ч гэсэн манай сахиусан тэнгэр тусалсан бол үнэн. Энэ үнэлгээгээр бүх оролцогчдыг цагаан алт, мөнгө, хүрэл гэх зэргээр 4 төвшөнд хуваана. Гэхдээ цагаан алт бол онцгой бөгөөд энэ нь ерөнхийдөө дебютик магадлалтай оролцогчдод л өгдөг тэмдэг болохоор Мөндө өөрийгөө алт авна гэж бодож байтал хайрцаг задлаад тавтал цагаан алт гараад ирв. Энийг хараад манай хүн бүр шок. Би сайжирсан ч гэсэн бүжиг маань дөнгөж сээштэй гिचгсэн алчин царайгаа гаргахсаж байтал ойр байсан сахиусан тэнгэр маань хараад баг өөрөө цагаан алт авчихсан юм шиг бөөн баярлна. Хажуунаас бас нөгөө BECG-ийн ирээд баяр хүргэхэд манай хүн энэ одоо юундаа нөхөрсөг арилаад байгаа юм. Би чамтай ойртмооргүй байна гэж бодоод бүр байдгаараа муухай царай гаргачихсан зогсно. Тэгэж байгаад энэ гурван динамик нэх хөөрхөн BECG-ийн сон аян хоёр маань хоёулаа алт авсан. Манай хүний хувьд бол цагаан алт авчихад баярлахгүй байх нь аргагүй л дээ.
Мөндөгийн төлөвлөгөө бол өсөлтөө харуулах байсан ч одоо шууд орой дээр аваачаа тавьчихаар бусад адилхан цагаан алт авсан оролцогчдтой шууд харьцуулагдах болохоор түүний төлөвлөгөө эсрэгээрээ эргэх магадлалтай. Тэгсэн ч гэсэн одоо нэгэнт болчихсон болохоор эргээр бодож дуу бүжгээ улам хурдан сайжруулахаар шийднэ. Өөр цагаан алт авсан оролцогчид бол мэдээж манай улаан, нийлягаан, цэнхэр өстүүд. Удалгүй 10 хоног бэлдсэн гялалцсан од дууны маань бэлтгэл болж цагаан алт авсан хүмүүс хамгийн урт зогсож мөн ганцаарчсан дэлгэцийн цаг авах боломжтой. Цагаан алтын ард алт, мөнгө, хүрэл зэрэг төвшнгөөрөө зогсож дууны бичлэгээ хийх болов. Манай хүн уулын цагаан алт авсан ч сайн бүжиглэж чадахгүй болохоор хойшлоод алтны хэсэгт BECG-нтэй цуг зогсохоор болно. Тэгээл манай хоёр зүгээр байх юм биш. Мөндөө дургуйцаал нөгөөх нь тоож байгаа чивгүй энийгээ өдөөл сээжийн цагаан алт авчаад хойн зогсоод урам уграхгүй байна уу гэсэн. Манай хүн юунд нь урам уграх вэ? Би сайн бүжиглэж чадахгүй гэд ярилцаж байтал гинэтхэн нөгөө мундаг улаан ус манай хүнээс чи бүжиглэж чадахгүй юм уу гэд асуув. Мөндөө энэ залуу одоо намайг өдөөд байгаа юм байх та. Микрофон камераас аль тавь байхад гэж жоохос назав. Энэ улаан уст маань мөндөгийн өмнөх амьдрал энэ шавууны 1-р байрыг эзэлж байсан юм байна лээ. Тэгээ хэсэг эргэлзэж байгаад намайг бүжиглэхийг харж байгаагүй юм уу гэж зөрүүлээд асуухад нөгөөх нь би үзүүлбэртээ бэлдэж байгаад чинийхийг харж чадаагүй гэд хээвник хариулахаар нь л тайвширч дараа тэгвэл сайн хараарай гэсэн чинь айгүй хөөрхөн цараагаар окей гэд яваад өгдгийг. Тэгээ шоуны дууны бичлэгт орсны дараа бүх оролцогчдод 1-7 хоногийн амралт өгсөний түүний эхний 4 өдөр нь дарааллаад манай хүн өвчтөе орондоо хэвцсэн байдаг юм. Зураг авалтаа дуусгаад дөнгөж гэртээ орж ирээл ухаан алдаад дебют хийхээсээ өмнө өгтөсөн төвхтэй. Арай гайгүй болоод дасгал хийнгэн зурагтаар хөгжмийн нэвтрүүлгийн сувагт айдол шоуны бүх оролцогчдын цуг үзүүлбэр үзүүлсэн гялалцсан од дууны маань бичлэг цацагдах цаг болов. Онлайн комментуудыг харвал ер нь л хүмүүс нэг их өөдрөг үзэлтэй биш байгаа нь харагдана. Үзүүлбэр эхлэхээр шүүгчдийн маань нэг энэ хөөрхийгч үзэгчдээс өмнөх улирлын шоуныхоо төлөө уучлал гуйж энэ удаад үзэгчд пэнүүд эцсийн дебют хамтлагийн гишүүдийн тоог шийдэх, гишүүдэд өвөрөг өгөх, мөн таалагдахгүй оролцогчоо эцсийн хамтлагаас хасах хэрэгтэй гэдгийг дуулгана. Тэр орой мөндөө орондоо орчихсон гялалцсан од дууны үзүүлбэр гарчихсан юм чинь интернет орж комментуудыг шалгахыг гээд ортол үзүүлбэр дээр камер өөрийнх нь царайн дээр 3 секунд тогтсныг харав. Ядаж байгаад тэр нь бүрцгэр. Үүнийг хараа манай хүн царайгаа сайжруулахар шийдэнгээ гүйлгэж байтал хүмүүс аль хэдийн цагаан алтны зэрэглэлтэй оролцогчдыг жагсаагаад пост оруулчихсан. Доорх комментэд нь зарим хүмүүс түүнийг магтаж өөрт нь санал өгнө гэж бичсэнийг хараад манай хүнд нэг л сонир санагдана. Хүмүүс зүгээр л өөрт нь таалагдаж байгаа болохоор мөнгө, цаг хугацаагаараа өөрт нь хөрөнгө оруулна гэхээс хараад жоохон гайхшрастай. Тэгэж интернетээр гүйлгэж байгаад гинэт би одоо аль стадаа ихэнд тавь сайжруулах вэ гэж бодоод стадус цонхоо дууттал түүн дээр цэнхэр цонхон дээр та амжилттай 1000 хүнд сэтгэл төрүүллээ шин чанараа сонгоно уу гэсэн байв. Гялалцсан рулет ч эргэж байгаад зогсоход сонгогдсон шин чанар нь бодоод үтсэн чинь чиний зөв юм байна гэсэн төвшний чадвар ажиллаа гэв. Энэ чадвар нь түүний хэлсэн үг сонсогчдыг итгүүлдэг гэсэн тайлбартай байх бөгөөд идэвхжих магадлал нь 35%-тай. Маргааш баш нэвтрүүлгийн байранд хөтлөгч тайзан дээр өнөөдөр анхны багийн үнэлгээний даалгаврынхаа багуудыг шийднэ гэдгийг зарлав. Яаж шийдэх вэ гэхээр нэгээрээ гарч ирээд энэ харагдаж байгаа хайрцаг дотроос тоотой бөмбөг суглаад тэр сугуулсан бөмбөгнийхөө дарааллаар энэ харагдаж байгаа 5 самбарын аль нэгийг сонгоод зогсно. Эдгээр самбарууд дээр алдартай энтертайнментуудын нэр байх бөгөөд нэг багийг ихтэй 14 оролцогч сонгоно. Тухайн багийг сонгосон оролцогчдын тоо 14-өөс хэтэрбэл тухайн оролцогч багт аль хэдийн байгаа хүмүүсээс өөрөөсөө доогуур зэрэглэлтэй оролцогчийг түлхэж гаргаад оронд нь орж болно гэсэн үг. Жишээ нь хүрэл зэрэглэлтэй оролцогч бөмбөг сугалахдаа 4-ийн тоог суглаад хамгийн ихэнд шахуу самбар дээрх 5 энтертайнментаас дуртайгаа сонгоод байж байтал түүний сонгосон багийг 14-өөс дээш хүн сонгож ирээд сүүлд ирсэн 45 тоотой бөмбөгтэй оролцогч мөнгөн зэрэглэлтэй бол 4-ийн тоотой ихэнд энэ багийг сонгосон оролцогчийг энэ багаас гаргаж чадна гэсэн үг. Дөрмийг сонсонгоо BECG
Хажуу тийшээ мөндөө рүү гартал мөндөө илүү царайлаг болчихсон мэт түүн санагдаад байж байтал мөндөгийн цаанаас шаргал уст маань гарч ирэхийг хараад мөндөө илүү царайлаг харагдсан нь сон аяанаас болсон байна гэд бодчихдгийг. Үнэн бол мөндөө үнэхээр илүү царайлаг болсон. Уурчин чадвараа сонгочхоод гялалцсан од дууны үзүүлбэрийнхээ нэг оноог царайны стад руугаа нэмээд царайгаа бие хасах болгочихсон. Удалгүй мөндөгийн ээж бол цайр цагнаас бөмбөгөө сонготол 12 гэсэн тоо байв. БСЖ-ийн түүнээс аль энтертайнмент сонгохыг нь асуухад мөндөө аль нь ч хамаагүй энд байгаа бүх энтертайнментууд алдартай. Би зөвхөн багт байгаа гишүүдийг нь харна. Багийн гишүүд л чухал гэдгийг хэлээд хамгийн өндөр зэрэглэлтэй оролцогчтой багийг сонгов. Сонгосон багт нь 2 алтны зэрэглэлтэй оролцогч байх бөгөөд нөгөө 2 нь манай гол хоолой эрдлээгээд бөөн баяр. Тэгээ сайхан байж байтал дараагийн багт ирсэн оролцогч нь АИС-ж байвал яах вэ? Манай хүн 2 ИС-жнээс хол байх гад бүр бүтдэггүй. Мөн манай хөөрхөс ахиусан дэнгэр сон аян, цэнхэр ус рүү чануу, БИС-ийн гээд хүмүүс орж ирснээр 14 болж баг бүрдэв. Дараа нь дэлгэцэн дээр сонгосон энтертайнментийн нэр мөн 14 оролцогчийн бөмбөгний дугаар байх бөгөөд мөн доор нь холих гэсэн бичиг байв. Хөтлөгч хамгийн түрүүнд энэ багийг сонгосон хүн гарч ирээд дэлгэцэн дээр товшно гэхэд нэг залуу гарч ирээд товшоход оролцогчид А, Б гэсэн 2 хэсэгт хуваагдав. Тэгээд л хөтлөгч 14 гишүүн 7-7-оор хуваагдаад нөгөө багтаагаа өрсөлдөх ёстой гэдгийг тайлбарлаад энэ хэсэг маань дуусна.